Сайн байцгаана уу? Эрүүл амьдрал нэвтрүүлэг энэ өдрийнхөө дугаарыг эхэлж байна. Энэ удаа бид студид Орос улбаны улсын Услада компани төлөөлөгчдийг урьж ирүүлээд байна. Ингээд зочдод танилцуулъя. За Орос улбаны улсын Орёл хотын Услада компани албан ёсны дистрибьютор Услада хаан компани захирал Насан Дэлгэр. За Орос улбаны улсын Услада компани бие төлөөлөгч манлайлагчдын группийн ахлагч Ничева Ольга. За орон нутгийн салбар хариуцсан менежер Даваа Сүрнаар өнөөдөр манай студид ирээд байна. Та компанийнхаа тухай хязгаарнаас үйл ажиллагаа явуулж ирсэн тухайга ярьж өгөө. За Оросын холбооны улсын Услада компани одоо дэрний одоо Услада гэдэг компани байгаа. Энэ дэрний компани үйл ажиллагааг манайх одоо 14 оны 4 сараас эхлээд үйл ажиллагаагаа Монголд анх удаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд 2 жил болж байна. 2 жил гарсан болох хугацаанд маш их үр дүнг үзсэн. Услада компани нь Орёл хотод байрладаг. Оросын холбооны улсын одоо хамгийн баруун урд захад байрладаг Москвагаас одоо 400 гаруй километрт ийм байрладаг одоо Орёл гэдэг хот байгаа. Тэндээс одоо бид нэр энэ сайхан бараа бүтээгдэхүүнийг одоо Монголд нийлүүлж байгаад одоо маш их баяртай байгаа. Одоо орж ирсэн цагаас эхлээд маш олон хүнийг одоо эргүүлжүүлж эхэлсэн. За энэ зүүн бол одоо энергийн зүүн тийм ээ. Тэгэхээр энэ дэр маань одоо биднэрт одоо маш сайхан эрүүл мэндийг одоо бэлгэлж байгаад одоо бид нар маань маш их баярлж байгаа. Тэгээ албан ёсны дистрибьютор компани болсон манай компани. Тэгээд одоо гэрээ хилцэлтэй ингээд Монгол улстай одоо дэрнийхээ үйл ажиллагааг оруулж ирэх одоо хамтарсан үйл ажиллагаагаа эхлээд 2 жил болж байна. Оросын холбооны улсад одоо яг энэ компани маань хизээ байгуулагдав. Энэ шидэд дэрийг одоо хизээнээс хийж эхлэв. Всем добрый вечер. 16 января 2017. Услада компани болохоор зэрэг 17 оны 1 сард 8 жилийнхаа өхийн. За Монголд орж ирээд бараг 3 дахь жилдээ болж байна. За Услада компани бүтээгдэхүүнүүд гэрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ зүүн болохоор энергийн зүүн гэж байгаа тийм. За манай гол бүтээгдэхүүний одоо бүрдүүлэгч нь хамгийн гол чухал нь юу юм бэ гэхээр энэ дотор байгаа байгалийн элементүүд болор, цахиур, цинк. Цахиур гэдэг юм болохоор зэрэг хүний бие организм оршин тогтох гол үүргийг гүйцэтгэдэг юм байна. За мэдээж химийн элементүүд байгаа. Тэнд наатар, бор гэдээ байгаа. Үндсэн элементүүд ордог ультрафиолет туяа гэж байгаа. Оросын холбооны улсын энэ бүтээгдэхүүн Монголын зах зээлд нийлүүлэх ийм өргөн зах зээлийг олж авсандаа эдний компани бас баяртай байгаа. Дэлхийн нийтэд энийг бас түгэж байгаад бас өндөр ач холбогдол өгж байгаа юм байна. Сфера какие свойства? За бүтцийн талаар дахиад тодруулж байна. За энэ бүтц нь болохоор зэрэг хүний биеийн энергиэр, хүний биеийн дулаанаар тэр бүтц банд буцаад ингээд ойгоод нөгөө ультрафиолетийн туяа гэдэг ялруулж байгаа. За амьд организм ультрафиолетийн туяагүйгээр оршин тогтнох боломжгүй. За тэгээд энэ яг бүтц нь л хамгийн гол чухал юм. Энэ бол яг дэлхийн нийтийн одоо Оросын 21-р зууны нээлт болсон юм том бүтээгдэхүүн. Оросын эрдэмтэд энийг нээсэн гол чухал. Может жить ничего живое на земле. Оросын холбооны улсад иргэд нь одоо хэр мэддэг, хэр хэрэгэлдэг болсон юм болоо. Да, Оросд бол энэ бүтээгдэхүүнийг маш өргөн хэрэгэлдэг. Би 6 жилийн өмнө энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж энэ компанид хэлсэн. За тэгээд энэ бүтээгдэхүүн хэрэглэх заалт гэж хамгийн гол нь байдаг. Насны хязгаар байдаг. Эрүүл мэндийн тийм заалт та тийм өвчтөд болохгүй гэсэн заалт байдаг. Ялангуяа онкологи гэдэг нөгөө хавдрын өвчнөд, зүрхний өвчнөд, дотроо төмөртэй, маталтай ингээд эрүүл мэндийнхаа шалтгаанаас болоод хөлөндөө төмөртэй ч гэдэг юм уу, зүрхэндээ хавтдаг. Тэр тийм юмнаас хамаардгүйгээрээ хамаарахгүй бүтээгдэхүүн хэрэглэж болдгоор маш онцлогтой. Хинч хэдэн насны ч ямар өвчтэй, ямар завиртай хинч байсан хэрэгэлдгээр маш даваа талтай юм. Ийм учраас өргөн зах зээлийг Оросд болоод өөр бусад орнуудад эзэлж байгаа. Люди получают результаты. Насан дэлгэр захирлын хувьд одоо энэ бүтээгдэхүүнтэй яаж танилцсан бэ? Мэдээж танилцаж өөр дээрээ хэрэглэж үзжээж бас одоо энэ Монголд оруулж ирсэн байх л та. За тэгэлгүй яах вэ? Би энэ сайхан энэ эдтэй шигдтэй дэртэйгээ одоо 2013 оны өвөл 11 сард одоо миний найз Якут эмэгтэй байдаг. Елена Зеранова гэдэг. Тэгээ тэр маань одоо Оросын холбооны улстай амьдарч байгаа. Тэр маань надад утсаар ярьж энэ дэрний одоо үйлчлэгийг надад танилцуулсан. Өөрөө 13 хэлд турчлаа. Дэр хэрэглээд, уловч хэрэглээд гэж надад анх удаа хэлсэн. Тэгээ би маш их гайхаж ямар сайхан идвэ энийг ч өстө одоо очиж үзмээр санагдсан. Ингээд очиж үзэх гэсээр 12 сарын 19-нд сарын дараа очиж үзээд шууд би Монголд одоо авчирсан. Маш олон хүнийг эрүүлжүүлэх гэсэн сэтгэл төрсөн. Ямар гайхалтай одоо хүний биенээс хорт байцыг холдуулдаг, зайлуулдаг, цэвэрлэдэг
ийм чадalтай дэрвээ гайхсан би бүр. Танд хэд ер нь ямар үр дүн гарсан бэ? За надад бол бас л хүмүүстэй адилхан ер нь дэрийг ингээд хөлнийхөө олон тавиад эхлэнгүүт үр дүн мэдэгддэг. Өөрт нь ерөөсөө шууд одоо газар дээр нь минутын дотор одоо өөрийнх нь энергийг засдаг юм байна. За энерги гэдэг чинь хүндэст маш хэрэгтэй зүйл байдгийн байна гэдгийг одоо маш мэдэрцгээж байгаа монголчууд маань одоо за би өөрөө анх энэ дэрийг Лена дээр очиод хэрэглээд үзэхэд л миний хөлний уулан тавьсан, өвдгөн тавьсан, хэзээ тэрвүүлсэн 10 минутаар суудаг. Ингээд суугатал одоо надад одоо гидс бацлаад одоо цэвэрлэгээ явагддаг. Угаасаа энэ дэр маань хэрэглээд ирэнгүүт өөрийнх нь өвчнийг онцлоод эхэлдэг энэ дэр маань мэдрүүлснийхээ дараа эргүүлээд бид нарыг одоо засч эхэлдэг. Энүүгээр одоо ид шидтэй гэж нэрлэгдчихэд байгаа. За энэ дэр маань Оростой бол хатан хаан өргөмжлөгдсөн. Оросын шилдэг зам бүтээгдэхүүнд одоо 2-3 удаа одоо дандаа алтан медалыг авсан. Одоо эрүүл ахуй бүх талынхаа зүйл дээр одоо өндөр үнэлгээ авсан ийм идтэй шидтэй дэртэй болсонтой одоо нэрээ хилээд ч барахгүй байгаа шүү дээ. Та бас жин хассан юм шээ? Ер нь би жин багтай байсан шүү дээ. Тий 49-оос 50 хилтэй байсан. Тэгээ одоо бол 56 хил дээр ингээд нэмэгдээд байна гэсэн үг. Нэмэгдээд тогтсон. Ер нь өдрийн хэмжээ, өргөний хэмжээг яг тааруулдаг юм байна. Энэ дэр маань биднэрт ер нь энэ биеинд байгаа одоо хүний биеинд байгаа хэрэггүй одоо илүүдэл жин те илүүдэл ер нь хавн л байдаг байхгүй хүний бие. Тэрийг бүгдийг цэвэрлэдэг, хөнгөлдөг. За илүү дутуу одоо хоргүй хавдрууд, илүү дутуу ургацгууд тийм ээ. Мэнг одоо тэднийг хүртэл одоо үгүй хийгээ сайхан тэгштгэж өгдгөөрөө энэ дэр маань одоо бас л мөн ичэдээ үзүүлээд байгаа. Та дэр гэж ярьж байна л да. Гэтэл энэ одоо ингээд нэлээ олон бүтээгдэхүүнүүд байна. За тийм юу байна? Эднэр нь бас ямар ичэдтэй юм бэ? За энэ Услада компани маань одоо дэр гэдэг байгаа шүү дээ. Бид нэр дэр гэдээ яриад байгаа. Тэгвэл энэ дэрнийхээ одоо зүйл одоо энэ дотор байгаа тэр кремсон гэдээ яриад байгаа тэр байгалийн гаралтай дандаа болор, цайр, мөнгө, захиур одоо элементүүд бүгд байж идэг. Тэгээд импро улаан туяа ялгаруулад хүн өөрийн өөрөөр нэрвүүлжүүлээд байгаагээс сая ойлгоо начаа хэлсэн шүү дээ. За тэгвэл энэ дэрэнд байгаа энэ зүйлийг ингээд бид нар одоо сонирхоод байна шүү дээ. Энэ дэрэн дотор юу байгаа юм бэ гэдэг. Тэгвэл энэ дэрэн дотор маань тайлхнаас нунтаг цагаан зүйл гараад ирнэ. За тэр цагаан зүйлээр одоо энэ сайхан энэ малгай хийгээд гаргаад ирсэн байх жишээтэй тийм ээ. За дэрэндээ бол Оросын эрдэмтэд маань 50 жилийн нөөц өгöd байгаа шүү дээ. Тэгвэл энэ малгайнда 50 цагийн үйлчлэгээ өгöd байгаа. 50 жилийн нөөц гэж одоо юу гэсэн үг вэ? За энэ дэрэн дотор байгаа нунтаг цагаан зүйл маань одоо өөрсдөө хэрглэж явах хугацаанд гойжуулаад хатгаад юмар хатгачвал гойж штэ. Төлчхүүл гойжно. Тэгэхгүй одоо хэрглүүл энэ дэр маань хэрэглээд 50 жил хэрэглэнэ. Ийм сайхан гэр бүлэрээ бүгдээрээ хэрэглэнэ. Ах дүүтэйгээ, хань ижилтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ аж зээтэйгээ ингээ хэрэглэх юм шүү дээ. Нэг дээр авцсан байхад тэр айлын бүх хүмүүс одоо дэрээ хэрэглээд эрүүлчих одоо ийм өндөр одоо үр дүн гаргаж байгаа. Нэг хүний өвчин нөгөө хүн шилжих ч юм уу тийм асуудал бас байхгүй юм шиг байна тий. Энэ дэр маань одоо өөрөө өөрийгөө цэвэршүүлж чаддаг. Одоо бид нэр ингээд 30 минут ингээд өдөртөө ирээд ер нь энэ дэрийг хэрэглэхэд дасгадгийг. Дасгах хугацаа нь ерөөсө өдөртөө 30 минут, хөлнийхөө ууланд 10 минут, өвдгөн дээр 10 минут, хэзэндээ тэрврээд 10 минут суухтал хүний энерги газар дээрээ засагдаад за тэгээд хүний биеинд байгаа муу муухай хорт байдс, хортой юу одоо бидний биеинд муу муухай юм байвал бүгдийг энэ дээр маань татаж хөлнийх нь уулны цэгүүдэд авдаг. Ингээд эрэнгүүтээ мод шиг хатуураад эхэлдэг. Энэ хатуурсан дэрийг 5 минут тавихад одоо энэ дээр маань өөрөө өөрийгөө цэвэршүүлж чаддгаараа одоо бас гайхалтай. 5 минутын дараа дахиад өөрөө авах боломжтой болох нь тийм. Би Монголд одоо анх оруулж ирсэн цагаасаа эхлээл салбар кабинет гэж нээсэн. Одоо 13 дугаар хорооллын тэнд одоо ажиллаж байгаа. Тэр маань тэрэн дээрээ гихтэл одоо 3000 эртний хүнийг эрүүлжүүлсэн явж штэ дөрвөн дээрээ. Тэгэхээр 2 жил гарan одоо 2 жил 6-7 сар болох хугацаанд дөрвөн дээрээ 2900 гарсан хүнийг эрүүлжүүлсэн явж хахад одоо дөрвөн дээрээ тэгж амч нэг дээр авчихад гэр бүлийн улсууд бол нэг 20-30 хүн бол хангалттай. Ер нь энэ дээр маань маш олон хүнийг эрүүлжүүлж чадах чадвартай. Энэ дэртээ энэ бүтээгдэхүүнүүдтэй хизээ яаж танилцваа? Тэгээд орон нутгийн салбар хариуцсан менежерээр ер нь хизээнээс ажиллаж эхлэв. Одоо би өөрөө Сэлэнг аймагт амьдардаг байсан анх. Тэгээд Сэлэнг аймагт энэ хойд Оросын хил дээр явж байгаад энэ насан тэр захиралтай тааралдаад энэ сайхан дэрний тухай
одоо мэдээллийг аваад өөрийн биеэр одоо нэг дэр худалдаж аваад хэрэгэлсэн. Одоо ингэж хэрэгжилж байгаа явцдаа бол өөрийнхөө нөгөө худалдаж авсан нэг дэрэн дээр маш их үр дүн гаргаж чадсан. Өөрөө хэрэглээд сайхан үр дүн төрээд одоо би маань одоо нуруу өсгөждөг байсан хөшгөө болсон. Ерөөсө 20 хоногийн дотор штэ. Тэгээд нэг найзын маань охин одоо 25 настай охин төгжрөл болоод одоо ходоодоо тайруулах хэмжээнд хүрсэн. Ингээд имлэгт хэвтэж яхад нь энэ дэрээ аваач тавиад 5 өдөр энэ дэрийг аваач хэрэглүүлэхэд тэр хүүхдийн ходоод буцаж агшаад ердийнхээ хэмжээнд хүрсэн. Одоо тэгээд хагалгаа илгэх шаардлагагүй, тайруулах шаардлагагүй, Улаанбаатар явах шаардлагагүй болчлоо гэж хэлсэн. Ингээд л би өөрийн биеэр ингээд үзээд ирэхээр эхлээд гайхаж эхэлсэн. Сүүлдээ баярлсан. Ингээд өөрийгөө болон өөрсдийнхөө эргэн тойрны хүмүүсийг ингээд эрүүлжүүлээд нэг дэрээ барьчаад би ингээд 20 хоногийн дотор 20 гаруй хүн одоо намайг хаана байна гэдэг ингээд сураад араас гүйдэг ингээд энэ дэрэн дээр суугаад ингээд эрүүлжиж эхэлсэн. Ингээд би цааш энэ Услада компанитай хамтраад ажиллая. Ямар арга байдаг вэ гэж ингээд асууж сураад насан дэлгэрэгчдийг ингээд ярь зөвлөлтөд энэ Услада компани одоо хөдөө орон нутгийн анхны салбарыг Сэлэн аймагт нээж ажилуулад одоо 2 сарын дотор 1000 гаруй хүнийг эрүүлжүүлээд үр дүнгийн баяр хийжсэн. Мөн насан дэлгэрэгчдээ хамтраад хөдөө орон нутаг болон бусад хотуудад ингээд салбаруудыг нээгээд одоо битээр ингээд Монгол орондоо маш олон салбар кабинеттэй болоод ингээд ажиллаж эхэлсэн. Одоо манай Монголд 25 дор хүртэл идэгцэн үр дүн гарсан байж байна. 3 жил хэвтэртэйсэн хүн хүртэл босоод ирсэн байгаа. 42 жил ухаан алдаж ундаг байсан унахаа болцсон байж байна. Даралтны имийг бол 10 хоногийн хугацаанд хайдаг. Тэгээд манай салбарууд бол Улаанбаатар хот болон хөдөө аймагуудад ихэнх аймгийн төвүүдэд ажиллаж байгаа да. Би өмнө нь бол сонсч байсан. Шидтэр гэж бас юм сайхан юм байт юм байна. Бас их үр дүнтэй юм байна гэж сонсч байсан. Яг өөрсдөө чи амнаас ингэж сонсохоор сонирн байна, гайхалтай байна. Тэгээд одоо тэр 1000 гаруй хүний дотор чинь бүр хүн төвчтэй байт юм уу? Гайхамшигтай тийм тохиолдлуудаас бас жишээ олгоод ярихгүй юу? Сахар 20-д даралт ихтэй тэгээд илгэний уйлгахаатай байсан гэж манай дэрийг 21 хоног хэрэглэсний дараа сахар нь бол 10 руу орж ирсэн. Мөн илгэний уйлгангаа шимэгдсэн байсан. Илгэний уйлга хайхгүй гад Улаанбаатар хотод 1-р имлэгт ирээд төлөвлөгөө таглаа хэвтсэн. Хэвтсэний дараа буцаад маргааш хаалганд орно гээ эхотоо үзүүлэхэд нөгөө авах гэжсэн уйлгаа битгэн байхгүй болсон байсан. Ингээд нөгөө эмч гайхаад таны энэ битэг алдгаа гэхэд нөгөө хүн одоо өөрөө баярлаад үнэмшлгүүд хажуугийн сонгодоо имлэгт орж үзүүлээд үнэхээр байхгүй болсон байсан. Ингээд баярлаад түрээд ирж исэн. Гэх мэтчлэн маш их үр дүн тэр 2 сарын хугацаанд гарчсан. Усан цэцлэр та эрүүл амьдарч чадна. Энэ 13 оноос эхлээд эрс муудсан биеийн байдал. Тэгээд эмчилгээгээ хийгээд хотод орж ирэх чинь дархны үнэт. Тэгээд эдэн газарт нь хавдар судал тэгэл бүхэл газар явсан. Эцэст нь над дээрээс эмчилгээг үүдэг дүгнэлтийг эмчнэрийн өгсөн гэ. Танд илгийг бүтнөөрөө солиод хотоодыг бүтнөөрөө солихоос өөр арга байхгүй. Тэгэхээр танд тийм спонсор, тийм эдийн засгийн чадамж 3-д нь танд эрүүл мэндийн чинь дийлэхгүй. Тэмцээс тайван амгалан гэр орондоо л одоо зөвхөн өвчнийг төр намдаах зорилгоор эмчилгээ хийгээд байсан дээр гэдэг хариултыг өгсөн. Тэгэл би одоо тодорхой боллоо гэдгийг мэдээд тэгээд харьсан тэр үедгээр хэмээн энэ буянтай сайхан бүтээгдэхүүн над дуулдаагүй байсан. Тэгээд 15 оны 3 сараас эхлээд л одоо тэр дээрэнд маш ууггүй явсан, идэвхтэй явсан. Өдөрт 3 удаа нэг суухтаа 45 минутаар. Нөгөө миний чинь хөдөлж болдгоо, явж чаддгүй, энэ эдэж ууж болдгоо, энэ бүх юм чинь хоногоор багасцаар байгаад үндсэндээ байхгүй болж ирсэн. 9 сарын 5-нд Улаанбаатар ирсэн. МЧС-эл үгүй за одоо ямар вэ? Томиг арапаг буруу бичдэг юм да. Сони юм да 2 жилийн өмнө та үүлэргүй хавдартай бүр хортой дараа байсан байна. Их хүндэрсэн байна. Гэд битсэн байна. Өнөөдөр бол би танд тийм байна гэж хэлэх зүрх алга. Та 76 настай хүн гэхэд таны илэг маш сайхан байна. Ямар цатууралгүй байна. Ямар нэгэн өө алга, ямар тол балга. Тэгэхээр чи юу хэрэглээ та юм сайхан болов? Надад интернет яд байцсан би яах. Тойрог замаар уламжилт аргаар эмчилэгдсэн ухааны юм хэлээ тэгээд. Би 2000
16 оны 2 сард би энэ дэрийг хэрэгжилж эхэлсэн. Хоол оны ангийн үе мөч зүрх судсандаа орсон зүрхний тэтэм судасны нарийсалтай ховдлын гэмтэлтэй гэж онцтой байсан. За хэл бол 98 хэлтэй. Нэлээд хүнд олцсон гар хөл хавнаад хавдаад хөдөлж чадгаа байсан. Энэ дэрийг хэрэглэснээр өнөөдөр би 98 хэлээс 27 хэлийг 4 сарын дотор хайсан. Эрүүл болсон. Бүх эргэтэн маань өвдөж хавтгаа байлсан. Зүрх сайхан болсон. Миний охин бол 5 сартайд гадны гэмтлээс харуулт өгсөн, 2 газар харуулт өгсөн байсан. Тухайн үед бол эмнэлгээр эмчлэгдээд шимэгдээд гарсан боловч саажилт өгөх магадлал өндөртэй хүүхдээсээ хараарай гэсэн. Тэгтэл одоо миний охин маш сайхан эрүүл саруул цоглог тийм хүүхэд болж эхэлж байгаа. Ярьж чадахгүйсэн ярьдаг болж эхэлсэн. Анх эрэхтэй бол би маш их хавантай, битүү хавантай, 2 хөл хаванд тулдсан. Өндөр даралттай 2 хөл их өвддөг, зүрх өвддөг ирсэн. Тэгээд би яваад одоо бол миний 2 хөл өрөөсөө өвдөхөн байсан. Тэгээд дан барилгын нэг бол сүүний диклоти 100 өдөрт өрөөсөө заримдаа 2-оор уудаг. Барилгын нэг бүтэн бүтнөөр нуудаг, ходоод их өвддөг байсан. Тэгээд одоо бол өрөөсөө хөл гарч өвдөхөн байсан, зүрх өвдөхөн байсан. Миний жим бол 115 кг-тай байсан. Тэгээ одоо бол би 92 кг-тай болсон. Би энэ 2016 оны 12 сарын 3-ны өдрийн 1-р эмнэлэгт бөөрийн хагалгаанд орж өрөөсөн бөөрөө ахуулсан. Тэгээд тэр ахуулсан бөөр минь шинжилгээнд явагдаад нэг бөөрийн сүрья гэж гарч ирээд тэгээд нөгөөт бөөрөө эмчилүүлээд байсан чинь шархан маань эдгэрхгүй зөндөө идээтэй болоод 7 сар болгосон. Тэгэл би энэ юунд дээр ингээд энэ дээр шиттэй дэрэнтэй уулзсан. Тэгээд энэ шиттэй дэрэнтэй явж байгаа тэр сальпиткаараа байж байгаа. Тэгээд 7 хоногийн дараа миний тэр идээвэр гарсны дараа 3 хоноод 7 хоног дээр бүр аниад бүр аюу гоё итгэсэн. Тэгэл бүр царай сайхан болоод дуу чангараал аюу одоо би цоглог тийм сайхан энэ дэрний хүчинд би хүн болчиход байна л гэж хэлмээр. Оросын холбооны улсад яг ийм ховор сонин гайхамшигтай одоо бүр хор тавдар идэгдэх юм уу? Тийм тохиолдлууд юу вэ? Да, около 6 лет работаю. Одоо гайхамшиг болгон бол одоо өдөр болгон тохиолддог. Гайхамшиг бол үзэж чадахгүй байгаа гэж байна. Тэгээд хамгийн одоо сүүлийн үеийн жишээ хэлэх юм бол 3 сар жоохон гарангийн өмнө крем Sevastopol гэж хот байдаг те. Тэрэнд одоо 50 жил тэрхсэн дээр байсан юм хэ те. Маш өндөр даралт нь маш өндөр, бөөр нь муу. За тэгээд маш их хавантай. Ийм эмхтэй байсан. Ийм эмхтэй бол 30 хил хайсан гинэ. 30 хил хайсан, хаван байхгүй болсон. Ерөнхийдөө манай дээр бол даралтыг маш их бууруулдаг. За сахар буурдаг, цэвэрлэгээ маш сайн явагддаг. За мөөгөн цэр арилдаг. За тэгээд нөгөө сахарын өвчний улмаас нөгөө хүл гэмтдэг штэ. Хүл гэмтдэг. Тэр имчилгээ явагдсан юм. Энэ бол маш айгүй том үр дүн харуулж байгаа гинэ. Эмнэлгийн мэрэгжлийн хүмүүс энийг маш амархан ойлгодог. Эдний одоо 10 удаагийн үнэгүй одоо имчилгээ явуулдаг. Солон болгон 10 удаа тэр хүн үнэгүй ирээд дэрийг хэрэглэх ёстой. Энэ 10 удаагийн үрдэн дээр 3 имч явж исэн. Тэгээд тэр 3 имчэл өндөр нүдэндээ итгэхгүй байсан гэж. За манай бүтээгдэхүүнийг үр дүнтэй гэдэг батлах хамгийн чухал юм нь болохоор батлан хамгаалалт хэрэгжилж байсан гинэ. Одоо батлан хамгаалалт. За дараа нь болохоор зэрэг төлөхийн төвүүдэд хэрэгжилж исэн гэх. За тэгээд өөрийнх нь одоо 6 жил ажиллах явцад одоо эдний бүтцэж ажиллаж байгаа хүмүүсийн дотроос 13 удаа өргүүлгсэн онцтой хүмүүс төрсөн гин. Тэгээ бас өөр нэг яж байгаа арьс цайрах өвчин гэдэг. Телега буюу арьс цайрах өвчин гэдэг нэг дух мохн гар маран цайрсан хүмүүс явжад тэрийг эмчлэгдсэн 2 хүн байгаа гин. Энэ бол асар үр дүн. Яг бол арьсны эмнэлгийн юунд бол тэрийг эмчлэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд энэ дээрээр эмчлэгдсэн 2 хүн байгаа. Энэ бол маш том жишээ. Би энийг өнөхөр бахархдгаа гэж. Тэгээд би танаа агаарын бохирдлыг одоо энэ өвлийн утаа үнээр хараад үнэхээр бас бодсон. Манай би олон хотоор явдаг Оросынхан тий. Хизээч ийм агаарын бохирдол манад байгаагүй гэж. За энэ строс элемент, хими элемент, хүнд металлын нэг төрлийн элемент одоо энэ нэг бутаанаас гардаг юм байна. Энэ нь болохоор зэрэг хүний бие дотороод кальцийг хөөж гаргангуудаа тэнд нь байрчдаг. Тийм учраас хүний биеийн нөгөө ясныхын бүтцэд өөрчлөлт ордог гэдэг. Тийм учраас манай энэ бүтээгдэхүүн бол тэрнээс хамгаална. Тэ хүний тэр одоо бүтцийг өөрчлөхгүй байхад нь туслана. Атмын зэвсгийг хэрэглэдэг үйлдвэрт одоо цэргийн зэвсгийн үйлдвэрт хэрэгжилжсэн гэдээ ботгоор зэрэг нь бол агуу үнэхээр бүтээгдэхүүн дотор орж байгаа орц химийн айлганд гэж яриад байна. Оросын холбооны улсын болон дэлхийн шинжлэх ухаан, анагаах ухаан
яаж хүлээн зөвшөөрч яаж баталгаажуулж байгаа юм болоо. За шинжлэх ухааны үндэслэл нь юу юм гэхээр зөвхөн 4 том шинжлэх ухааны төвүүд дээр эднэрийг Смоленск, Казан, Институт Барбихи гэдэг ийм 4 шинжлэх ухааны акцмаар одоо баталгаажуулагдаад шинжлэх ухаантай туршигдаад шинжлэх ухааны үүднээс баталгаажуулд юм байна. Тэгээ зүгээр нэг патентыг бол авчиж болно. Патентжуулаад дараа нөгөө үндсэн сертификатуудыг өгсөн байт юм байна. 1970-аад оноос бүх ингээд тэр бүтээгдэхүүн дотор орж байгаа юмнуудыг туршилсан байна. Туршилтын үзэн дээрээс тэрийн дараа төлөнхийн төвүүд, халдварын төвүүдэд туршилсан. Бүтээгдэхүүнүүд бол маш олон төрлийн бүтээгдэхүүн байгаа. Энэ олон төрлийн бүтээгдэхүүнүүд байгаа дүүргэгч нь адилхан. Бүгдөөрэнд нь нөгөө дүүргэгчүүд чинь орсон байгаа гинэ. Мэдээж хүн болгон дээр аваад дээрээ байнга барай явж болдгоо тий. Зөв нөгөө нүдний шил гэх чинь л глауком, катаракт сайн байх чи тий. За шилбэрч гэх чинь одоо судасны бүдүүрэл сайн байх чи тий. Өөрийн чиглэлийг илүү дамгаалсан өөрийнхөө нөгөө зориулт нь өөр хүнд хэрэглэхэд дэвтэйхэн, зарим нь жижигхэн сүхэндээ аваа явдаг. За жижигхэн дээр мань эмгтэй хүний гоо сайхан сайн байдаг ч юм уу. Бүтээгдэхүүн болгоны зориулт нь юу н өөр боловч дүүргэж байгаа дүүргэлт нь бүгд адилхан. За ирчүүдэд зориулаад бас нэг үеийг хүсэж байна. Гэнэ тэр матрас байдаг, бас юм дивскэр байдаг. Тэр дивскэрүүдийг болохоор эрэгтэйчүүд маань юу өвдөхөр төрөв булчирхай байдаг. Тэ бөөр өвддөг. Энийгээ нөгөө машин дотор машин маань ягаад гэвэл тэр болгоны машин суудал нь халаалттай биш байдаг. Тийм учраас энийг хэрэглээд дорн дивскэрээ тавиад нуурынхаа бүсийг зүгээ явж явах юм бол эрэгтэйчүүд маань төрөв булчирхайг санаа зовхгүй байх нь байна те. За босод нуруу өвдөнгийг санаа зовхгүй байна. Ийм учраас ирчүүд манай одоо 10 хоногийн үнэгүй тэр хэрэглээнд ирчүүд их суудаг. Монголын ирчүүд маань ч гэсэн эрүүл мэндийн анхаарат энд их сууж байгаарай гэж. За 10 сеансов. Мужчины монгольские все на наши сеансы. Эрүүл амьдрал бол идэвхтэй хөдөлгөөн, эрүүл зөв хоолтыг хэлнэ. Услата компани Монголд орж ирсний 2 жилийн ойгоо бид нар одоо энэ сарын 12 сарын 11-нд Сүнжин гараанд зоч дуудлын 2 давхарт 11-ний 1 цагт одоо үйл ажиллагаагаа явуулах гэж байгаа. Тэгэд бүх монголчууд маань ирж одоо манай үр дүнгийн баярт хүрэлцэн ирж оролцоорой гэж урьж байна. Тэгэхээр үзэгчид маань мэдээж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та бүхэнтэй эргээд холбогдох байхаа. Ингээд эрүүл амьдрал нэвтрүүлэг маань зөвлөгөө болонгаар үргэлжилж байна. Эрүүл байж сарвал ухаанаар сэтгэн. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ удаагийнхаа цувралаар сэх нөсөө тол болон түүнд зориулан манай тэгдэг эмчилгээ үйлчилгээ болон бүтээгдэхүүний хэдлээр танилцуулъя гэж бодож байна. За сэх нөсөө тол нь бол манай хүмүүсийн дунд ялангуяа эмэгтэйчдийн дунд түгээмэл үүдэг арсны асуудлын нэг юм аа. Сэхүн арсны одоо бодогч үзүүлэн меланин гэдэг бодогч үзсийн үүсэлт нийлгэж алдагдсны улмаас үүсдэг. За гадаад дотоод харилцаантай үүсдэг юм аа. За гадаад шалтгаан нь бол нарны хэтийн туяа. За мөн дотоод шалтгаан нь бол элэг дотоод шүүрлийн мөчхай тухайлбал бамбаа улчхай, бөөрний дэд улчхай, үйл ажиллагааны алдагдлын улмаас мөн жирэмслэлтийн улмаас лээд одоо хүнсэх суудаг. Мөн төршлэн сарын тэмдгийн алдагдал хямрал, өндөгчний болон өндөгчний дайвруудын үйл ажиллагааны алдагдал манай эмэгтэйчүүд жирэмсэл самгаалах эмийг урчудаа хугацаагаар хяналтгүй хэрэгснээс сэх нөсөө толб үүсэх нэлбэг байдаг юм аа. За сэхүн дотроо цэгэн сэх гэж бай мөн нөсөө толб жирэмсний доторхнээс холбоотой үүссэн мөн төршлэн хөшрөлтийн бор толб гэж хэд байдаг юм аа. За манайд сэхний эмчилгээнд хэд хэдэн одоо эмчилгээ авч өгж байна. Тухайлх юм бол витамин С, зөгийн малтай массаж масаг, мөн жимсний өвчлөл, байгалийн жимсний өвчлөлөөр зөөлөнгуужуулах эмчилгээ, мөн одоо витамин С-ийн өндөр концентрацийг арсны үнд электрофорез, ионофорезээр гүнд нь нэвчүүлж оруулах, мөн төршлэн шингэн лифтинг, PRP зэрэг эмчилгээнүүдээ сэхүн нөсөөдлөмдөө өргөн эргэлж байна. Манай сэхүн нөсөөдлөмд зориулсан хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн байдаг. За энэ бүтээгдэхүүнүүд дандаа байгалийн гаралтай органик эмчилгээний брэнд бүтээгдэхүүн байгаа. Тухайлх юм бол сэхүн нөсөөдлөмд зориулсан Oil Sprite Extra Brighten крем гэдэг цайруулахын хажуугаар мөн давхар чигшил үзүүлдэг юм бүтээгдэхүүн байна. Мөн төршлэн одоо хэсэг газрын хөшрөлтийн бордол болон батхны дараах янз бүрийн зулгархай арсны эдэт үрслийн дараа хоёр төгчөр болсон юм
жижиг толбонцрууд үүсдэг. Тэрийг хэсэг газартанд цайруулах бүдрүүлэх зорилгоор Always Bright Spot Limit гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно. За мөн төрлийн сэхэн зориулсан plant концентрат гэж байна. Энэ 7 төрлийн ургамлын анд өөртөө агуулсан зарим арьс маань хэмзэг байдаг шүү дээ. Тэр эмзэг арьс маань витамин С, хэмэтийн өндөр тийм концентратыг хэрэглэж соширдог. Тийм учраас тусгайлаад эмзэг арьсанд тусгайлан зориулсан арьсыг сошруулгүйгээр зөөлөн сайруулдаг юм бүтээгдэхүүн байнамаа. Витамин С, липосомон концентрат гэж бүтээгдэхүүн байна. Витамин С маань ерөнхийдөө бол сэхэн өсөөг задлах зорилгоор мөн коллагеныг нийлгэж зорилгоор бас хэрэглэдэг өндөр үр дүнтэй юм бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүнийг арьсанд электрофорез, ионофорез гэж цахилгаан эмчилгээгээр арьсны өндөг нэвчүүлж хийж өгдөгөөрөө давуу талтай. Манайхан дан цайруулах бүтээгдэхүүнийг даган чирхлээр арьс маань их хуурашдаг. Тийм учраас давхар одоо чийгшүүлэх бүтээгдэхүүнийг давхар хэрэглэх нь зүйтэй. За манайд витамин Е гэдэг 100% концентрат байна. Мөн тэрчлэн жожоба ойл гэж байна. Мөн алоэ вера экстракт гэдэг 100 насны ханд зэрэг юм бүтээгдэхүүнүүд байна. За эдгээр бүтээгдэхүүнийг эмчилгээ үйлчлэгийг хаажгаар давхар одоо гэрийн ажиллагаанд хэрэглүүл эмчилгээний үр дүн маш хүндэр гарч ирнэ. За манай хүмүүст анхааруулж хэлэхэд энэ сэхвсэн талбан дээр бол анх одоо гарч байгаа үүсгэлтүүдийн үед нь эмчилгүүлэхгүй уршин сэргийлэх үйл ажиллагаа хамтдагтай байдаг. Тэгээд сэх маань нэлээ их тодорсон, олон үед хорыг хамарсан, өнгөний эрчим нэлээ их бараан болцсон үед ханддаг. Энэ тал дээр бол анхаарах зүйтэй байдаг юм аа. За өвлийн удирдалд бол сэхвсэн талбаны эмчилгээг бол дагнаж явах нь их үр дүнтэй байдаг юм аа. Ялангуяа лазерын эмчилгээ, PRP эмчилгээ, бүдэг үүсгэл бүхээс хүнд эмтээсэн эмчилгээ, зөөлөн сайруулах эмчилгээнүүдэд орох нь их зүйтэй байдаг. Яагаад гэвэл нарны ардаас юм борс үеэр эмчилгээний үр дүн их үр дүнтэй байдаг. Учраас дараа нь нөхөн сэргийж хавар намрын улирал нөхөн сэргийн эмчилгээг илүү авч явуулах нь зүйтэй байдаг юм аа. За манай эмнэлэг шинэ жилийг тохиолдуулаад нийт үйлчлүүлэгч та бүхэндээ бүх үйлчлэгэн дээрээ 10-50% хямдрал зарласан байгаа. Тухайлх юм бол шингэн лифтинг, PRP, MTS, эмэгтэйчүүдийн лазер эмчилгээ, мөн тэрчлэн бүдүүн гидсний усан сэрүүлгээ, массаж зэрэгтэй, мөн шивээс эмчилгээ зэрэгтэй 10-50% хямдрал зарласан байгаа.